За өнөөдрийн бичлэгийн Dogecoin live буюу энэ Dogecoin энэ live сайтны live сайтны нийт зүгээр ерөнхий мэдээллийн тараая. За энд маань бол цаг тутам клейм дарж ийм хэмжээний Dogecoin авдаг бол энэ вагрыг 500 вагр гүйцээснээр нэг блок авна. За блок маань юунд ашигтай вэ гэвэл энэ цаг болгон авдаг энэ клеймд маань ашигтай. За тэгээ манайхан бол депозит хийн ингэн тэгнэ гээл бөө юм болдог, өөрөөсөө мөнгө гаргана маргана гэдэг. За энэ дээр бол тэгж өөрөөсөө мөнгө гаргаад авах ямар ч тийм шаардлага байхгүйгээр бас тоглож ажиллаж мөнгөтэй болж болно. За энэ time wallet хэсгээр дараад оронгууд ингээ баталгаажаад ингээ гараад ирдэг. За ингэнгүүт time wallet-аас одоо нөгөө хийх ёстой юмудаа хийж болно гэсэн үг. За одоо task биелүүлж болж байна. Эсвэл одоо энэ тоглоомууд биелүүлж болж байна. За энэ тоглоомудаас одоо ингээ тодорхой хэмжээгээр тоглоод тодорхой хэмжээний юмнууд авч болно. За энэ PTFs гэдэг энийг гүйцээнэ. За энэ Clicks гэдэг энэ дээр дараад ер нь хамгийн амархан time wallet-ыг бол хийж болох хамгийн амархан task бол саяны энэ Clicks гэдэг энэ task дээр хамгийн амархан хийж болно. За энэ маань бол 5 секунд үзээд 21.5-аараа гэнэ. За тэгээд энэ дээр дараад үзчихнэ. Ингээ энэ удцыг 5 секунд л нээлттэй байсан гэсэн үг. За ингээ 5 секунд нээлттэй байсны хар дээр ингээ 21 point ч ороод. За энийг татаж авахдаа энэ наатлын 3 зураас дээр дараад энэ withdraw гэдэг энэ дээр дарна. За энэ 21 points бол ийм байна. За энэ 500 point-оор нэг таталт хийнэ. Ингээд 500 point хүрвэл та ингэ дээр таталтаа хийчихнэ гэсэн үг. За тэгээд саяных дээр бол хийгээд явж болно. За бас энэ дээр бол яг өөр төр нь бол энэ rewards гэдэг юм орж ирсэн байгаа. За энэ rewards нь яадаг вэ гэх юм бол ингээд дараад орно. За энэ tour slope гэдэг одоо нөгөө нэг сайтуудын хэр баталгаатай, хэр найдвартай гэдгийг харуулдаг. За энэ сайт худлаа юу, үнэн үү гэдгийг харуулдаг. Энэ tour slope гэдэг юм байна. За энэ дээр бол дарж ороод screenshot зураг яагаад үнэлгээгээ өгөөд энэ submit-ийг дарчихна. За тэнгууд ингээд нэг Dogecoin танд өгнө. За ингээд яачингуудаа дараад нь YouTube challenge дээр бичлэг хийгээд 2 минут ба түүнээс дээш бичлэг хийгээд Urban YouTube challenge-ийн Urban кодыг хуулаад тавилаа илгээлээ. Тэнгүүд ингээд contribute гэж гараад ирнэ. Тэнгүүд энэ 15 Dogecoin ингээ өгчнө. За ингэнгүүт одоо би энэ бичлэгийг идэвхжүүлсэн учраас ингээ 15 Dogecoin авсан. Баланс ийм болсон. За энэ дээр ингээд ээжингүүтээ ингэчээд хэдүүлээ болохоор энэчээс ингээ тоглоомын тоглоод энэ вагрыг гүйлгэж болно. За тоглоом тоглохгүйгээр би одоо энэ ингээ блок авмаар байна гэдэг үл энэ Market Plus руу ороод энэ Market Plus-аас худалдаж авч болно. За ингээ 14 Dogecoin нэг ширхгийн 14.8 Dogecoin гэдэг. Ингэнгүүт энэ дээр ингээ buy дараад авч болно. За тэгээд энэ дээр ч юм бол өөр хийх юмнууд гэвэл за энэ YouTube энэ Telegram challenge-ийг бас дагаарай. Энэ дээр нөгөө нэг энэ купон код мод гэсэн юм өгд юм байлээ шүү. Тэгэхээр энэ
Telegram challenge-лүүр дагж ороод энэ купон код модыг аваад бас нэг хөөрхөн тодорхой хэмжээний бас доолхой юм өгд юм байлээ. Тэр мэрийг нь бас ашиглаад аваад байгаарэ. За тэгээд энэ сайтн дээр мэдээж нөгөө пик сайтуудтай яг адилхан учраас тоглоомын тоглоод вааграа гүйлгэнэ. За энэ дээр бол дээстэр ваагр гүйлгий гэдэг тэгвэл зөвхөн ваагр гүйлгэж байгаа хүмүүс ингэж хийлээ. Ингээд авто дээр орлоо. Энэ лосыг ийм болгож харууллаа. Ингээд тоглуулчих болно. За мэдээж одоо нөгөө нэг 100 муу бүхэл мөхөлтэй болов шууд нэг бүхлөө тоглоно гэсэн үг шүү дээ. Тэгээд энэ рол чинь эргэх тусам одоо би энэгээр бол 10 эргэж ийн гэдэг чинь нэг бүхэл ваагар гүйж гэсэн үг. За тэгээд нэг бүхэл мөхлөөр тоглох юм бол энэ чинь 10 гэдэг 10 бүхэл ваагар 20 бүхэл ваагар гэл. Тэгээ яваад. За энэ ингээ алдчих юм бол алдангаа нөхөхийн тулд энийг 0-1 болгоод. Энийг 1 болгоод өгнө. Ганцлуудаад авна. Болоо. Ингээд нэг удаа дарчингууд сая алдсан энэ нэгийг энд ингээ буцаага нөхчин. Тэгээ буцаагаад энийг энэ байранд наваачлаа. Энийгээ буцаалаа. За ингээд бол өдөртөө бол 2 ч юм уу 3 ч юм уу блокийг бол тэр ваагрыг бол дүүргээд хийж болно. За тэгээд өөртөө цааш нь сайхан хөгжүүлээд тоглоо тэгээд блоктой болоорой, тогтмол орлоготой болоорой. За анхаарал тавьсанд баярлалаа.